Дэлхийр нэг тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухааны тань мэдхүйг эхэл дээрээ түгээхээр асчлуу миний бие Монгол улсын Улаанбаатар хотоос сайн сайхныг хүсэн мэдчилж байна. За өнөөдөр хэдүүлээ хиймэл оюун ухааны ертөнцөөр өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 1-р сарын 27-оос 2-р сарын 2-ны хооронд ер нь болсон хамгийн чухал, хамгийн сонирхолтой үйл явдлуудыг хөтлөн хүргэхээр бэлтгэлээ. За энэ 7 хоногийг шинжээчд бол дид бүтцийн эрүүн үе бас жишээл жинхэнэ хэрэглээний эрүүн үе энэ гэдэг бас янз бүрээр нэрлэж байна л да. За тэгэхээр иймэрхүү байдлаар тодорхойлсон өнгөрсөн 7 хоногийг. За яагаад гэвэл өмнө бид нар хиймэл оюун ухаантай зүгээр л чаталдаг, асуулт асуудаг байсан бол ээ маань бидний өмнөөс ажил хийдэг бие даасан агент буюу хамтрагч болон хувирч байгаа. Хувирч үйл явц процесс тунд бид нар амьдарч байна. За ингээд гол мэдээлэл рүү орцгоё. За хамгийн ихэнд энгийн хэрэглэгч буюу та бидэнд шууд хамааралтай нэг тийм өрсөлдөөний тухай ярьж эхлэе. Энэ бол Google болон OpenAI хоёрын хоорондын үнийн дай юм аа. За өмнө сайн чанарын AI ашиглах юм бол сард $20 төлдөг байсан бол Google компани AI Plus багцаа сарын ердөө $799 $8 танилцууллаа. За өнгөрсөн 7 хоногт нэмж 35 улсыг энэ AI Plus багц руугаа орох боломжийг нээснээр нийт 666 улсад боломжтой болж байгаа юм байна. Гэхдээ харамсалтай нь жагсаалт манай Монгол улс байхгүй байгаа нь жоохон онцгүй санагдаж байна. Гэхдээ янз бүрийн тийм гадаад мададаас ч юм эсвэл өөрийнхөө улсыг сольж байгаад бас хандах боломжтой байж магадгүй. За манайхан нэг иймэрхүү технологийн нэвтрүүлтүүдээс шинэ нэвтрүүлтүүдээс бол нэлээд хоцорчод байдаг тийм тал бол бий. За OpenAI энэ оны ихээр бол ер нь ChatGPT Go гэдэг тийм шинэ багцаа бас сарын $5 гаргаж ирснийг санаж байгаа бах. За энэ хоёр багцтай хоёулаа энгийн хэрэглэгчд хариулагдсан ийм хямдхан ийм багцууд байгаа. За ялгаа нь юу гэхээр Google AI Plus нь болохоор Gemini 3 Pro загварыг ашиглана. Google-ийн экосистем буюу Gmail, Drive энэ бүх аппликейшнуудтай Google-ийн бүх аппликейшнууд дотор Gemini 3 Pro-го маш уялдаа холбоотойгоор ашиглах боломжтой. Мөн дээр нь 2 GB хүртэл тийм cloud 2 GB 2 TB хүртэл cloud санахаа дагалж байгаа том даваатлуулж байгаа юм байна. За энэ гэхдээ AI Plus дээр бол 2 TB биш, AI Pro дээр 2 TB байх хэвээр. Энэ 20 GB байх хэвээр тийм. За ChatGPT Go болохоор GPT 5.2 Instant гэдэг загварыг ашиглана. За энэ маш хурдан өдөр тутмын ажилд хариулагдсан. Гэхдээ нэг цул тал нь үнэгүй болон тийм хямдхан багцуудтай бол OpenAI компани ChatGPT-гээс бол сурчлагаа гаргадаг болно гэсэн тийм мэдээлэл хийсэн. Одоогийн байдлаар бол Америкийн нөхцөлд бол туршиж байгаа гэсэн ерөнхийдөө тэг сонссон гэсэн минийх дээр бол миний ChatGPT дээр бол нэг тийм сурчлагын тэр гарч ирээдсэнийг бол би харж амжаагүй байгаа. За эсвэл ихэнхдээ Gemini ашиглаад байгаа болохоор анзаараагүй гэж магадгүй. За тэгэхээр бид нар бол зар үздэг хямдхан AI ашиглах уу эсвэл төлбөрөө төлөө цэвэрхэн орчинд ажиллах уу гэдгийг сонголтын өмнө мөнгөө төлөх үгүй юу гэдгийг сонголтын өмнө ирж байна гэсэн үг болж таарж байна л да. За технологийн орхотнууд хөгжүүлэгч нартай дуулах хамгийн сонирхолтой чухал мэдээлэл гаргаарай. Бидний сайн мэдхэд OpenAI компани зүгээр нэг код бичдэг AI биш, харин код бичдэг багийг таны компьютерт авчирлаа. OpenAI Codex App гэдэг тийм нэртэй тийм шинэ аппликейшн macOS үйлдвэрлэлийн системээр гаргасан байгаа. За энэ бол зүгээр нэг код засдаг хэрэгсэл биш. Ер нь бол таны өмнө төслийн менежер тавьчих яана гэдээ ойлгочих болно. За зэрэгцээ ажиллах чадвартай гэдэг. Та нэг AI агент руу энэ кодыг засаадгаа гэдэг даалгавар өгчнө. За тэр нь ажилуулж байх хооронд нь өөр тийм шинэ функц нэмээрээ энэ гээд зэрэг даалгавар өнтер өгж болох боломжтой. Яг л олон хүнтэй баг удирж байгаа юм шиг тийм ажиллагааг санал болгож байгаа. Дээрээс нь автоматжуулалтын тал дээр унтчихад ч Codex ажилласаар л байдаг. Жишээ нь бол шинжин тест хийгээд алдаа гарвал засаад өглөө тайлангаа тавиараа энэ төргээд даалгачаад тэгээд унтчихжуулна гэсэн. Тэгээ өглөө сэргэж айл хэдийн тест хийчихсэн даалгавраа биелүүлчихсэн тайлангаа гаргачихсан байж байна гэсэн үг. За OpenAI ChatGPT-гээс GPT-4o, GPT-4.1, GPT-4.1 mini болон энэ OpenAI O4 mini гэсэн энэ загваруудаа бүгдээрээ хасч устгасан байгаа. Анх ер нь бол хэдүүлээ бүгдээрээ олон загвар өнтер ашигладаг байх үед ингээл загвараа алиг нь ашиглах өнтергээ
сонголт нь одоо хийхэд жоохон төвөгтэй альнийг одоо сонгол миний асуулт илүү сайн хариулах бол гэдэг тэр хэрэгэлцдэг тийм толгой эргүүлсэн тийм зүйлээд үүсэн бол одоо тийм шаардлагагүй болсон байгаад байгаа. Ер нь бол автоматар одоо химэл оюухан маань сонгоод өгчдөг болсон болохоор одоо энэ ямар загварууд шинээр нэмэгдэж гин ямар загварууд шинээр одоо хуучнаар хасагдж гин энэ төр гэсэн иймэрхүү зүйлүүдийг бол баг бид нар тоохоо болсон байгаа хаа. За тэгэхээр нь хасагдсан мэдээ бол нэг тийм сонир мэдээлэл бол биш вэ. За тэгэхээр одоо дараагийнхаа мэдээлэлээр оръё. За оюутан залуус эрдэмтэн судлаач зориулсан нэг тийм гайхалтай мэдээ байна. OpenAI Prism гэдэг цоо шин багаж хийс илүү та workspace гэдэг байгаа тийм ажлын талбар танилцуулсан. За хэрвээ та өмнө нь эрдэм шинжилгээний өгүүлэл дипломын ажил ч юм уу те бичих та латекс дээр одоо томьёо өнтер өчтдөг байсан бол латекс гэдэг те энэ дээр томьёо өчтдөг байсан бол одоо энэ мэдээ таныг баярлуулах болно. За Prism бол ерөөсө ChatGPT 5.2 загвар дээр суурилсан шинжлэх ухааны бичвэрт одоо тусгайлан зориулсан тийм платформ байгаа. За томьёо ойлгоно гэдэг нь те самбар дээр одоо бичсэн томьёоныхоо зургийг нь дараал оруулахад ерөөсө Prism яг таниад одоо бичиж байгаа одоо өгүүлэлт чинь шууд оруулаад өгнө гэсэн үг. За тэгэхээр одоо бид нар латекс дээр бичээд авах шаардлага байхгүй болчих чинь самбар дээр ч юм уу цаасан дээр хичээл зургийг дараал оруулахад шууд өөрөө чинь энэ эрдэм шинжилгээний ажил пейперүүд дээр чинь ороод ирнэ гэсэн. За өөр одоо багаараа зэрэг орж ажиллах боломжтой болж байгаа. Бас одоо их сурвалжуудаа шууд архив Zotero гэдэг сайтуудаас шууд татаад авчих боломжтой болсон. За энэ орчинд одоо шинжлэх ухааны ажлыг энэ одоо ажлын орчин гэдэг байгаа шүү дээ. Шинжлэх ухааны ажлыг хэд дахин хурцсах боломжтой болчиход байгаа. За хамгийн гоё нь энэ хэрэгсэл ерөөсөө үнгүй хийж байгаа. Тэгэхээр одоо ChatGPT хаягтай хүмүүс байх юм бол шууд хаягаараа ороод эсвэл хаяг байхгүй бол бүртгүүлж ороод шууд үнгүй ашиглах боломжтой. Ийм гайхалтай зүйлийг бол санал болгосон байна. За дараагийн мэдээ. Одоо бид интернетээр одоо юм хайхтаа олон тааб нэгэл сайт болгоноор ороод хэрэгтэй мэдээлэл ухдаг шүү дээ. Ер нь бол интернет ухах гээл бөө юм болдог шүү дээ. За тэгвэл Google-ийн одоо энэ Chrome хөтчдөр Auto Browse with Gemini гэдэг нэртэй тийм туршилтын функц орж ирсэн байгаа юм байна. За энэ яадаг вэ гэхээр за зүгээр л одоо надад $200 багтах тийм далайн эрэгтэй ойрхон өглөөний цайтай зочдууд хайгаад өгөө гэдэг ингээ хэлэнгүүд л Gemini өмнөөс чинь сайт руу н ороод товчлууруудын дараал шүлтүүрүүдийн хийгээл эцэст нь одоо бидэрт бэлэн үр дүн шууд гаргаад өгнө. Өөрөөр хэлбэл AI маань хулгана гарыг орлох боломжтой болж байна гэсэн. Тэгснээр бид нар команда өгч чинь нөгөө нөхөр чинь өөрөө чинь браузерыг ашиглаж агаад табуудаа нэгээд линкүүд рүү нөроод ингээд шүүж хараад ингээ бүгдээр ингээ таны өгсөн даалгаврыг шууд биелүүлэх боломжтой гэсэн үг. Энэ бол одоо интернет хэрэглээний дараагийн том алхам яа харахгүй мөн гэж одоо би бол харж байгаа. За одоо жаахан мэрэгжлийн сэдвүүл оръё. Программистууд маань одоо терминал буюу хард хэлэгцтэй ажилладаг байгаа. За тэгвэл одоо Gemini CLI Hooks гэдэг нэртэй тийм зүйл гарч ирснээр тэр хард хэлэгц илүү тийм амьдралтай амилж эхэлж байна гэж хэлж болохоор байна. Gemini CLI бол терминал дээр ажилладаг command prompt гэж нэрлэдэг тийм command prompt дээр ажилладаг юм зүйл байна. За энгийнээр тайлбарлах юм бол одоо терминал дээр ямар нэгэн command бичээд тушаал бичээд эсвэл одоо алдаа гаргах юм бол Gemini цаанаас нь шууд сонсож чинь чагнажин гэсэн. Тэгээ юун дээр алдчих одоо жишээ нь код бичээд дуусахаар автоматар тайлбар буюу одоо commit message гэж одоо бид нар ярьдаг те бичээж өгдөг. Альсгүй алдаа гарах юм бол энд ийм алдаа гарлаа ингэж засах уу энэ төр гэж санал болгодог ч юм уу. Одоо тэр командуудыг за хөгжүүлэгчдийн одоо гарын үзүүрийн ажлыг бол маш тийм хөнгөвчлөх шийдэл болно гэж одоо харж байгаа. Энгийн өдөр тутмын тийм тушаал командуудыг бол яаж одоо өгөхөө тэр үрдүүд бид нар чинь зээжээр мэдээд байдгүй. Ягаад одоо яаж л одоо тэр гарын авлагын уншин интернетээ сайн хиймэл явахнаас асуун гээл те. За тэгэл эргэж яриад нөгөө нэг хиймэл явахнуудаа одоо альсгүй олсон юмнуудаа ингээд нэг нэгээр нь туршиж үзнэ. Ингээд айгүй тийм төвхтэй цаг хугацаа их авдаг бол энэ иймэрхүү төрлийн одоо багаж хөгжүүлэлтийн одоо хурдыг бол маш их тийм хурдлуулад стресстэй тийм удаан ажлуудыг бол товчлоод чухал зүйл дээр төвлөрөх хөгжүүлэгчдийн сэтгэл ханамжийг бол маш их тийм ихсгэж өгөх байхаа гэж би бол найдаж байгаа. За одоо тайцны ард болж байгаа томчуудын зодооны тухай сонирхуулъя. За AI хөгжихийн хэрээр энэ түүний ажилуулдаг тийм чип буюу техник хангамжийн тэрсэл үнэн үсэд алчиг одоо үнэтэй болсон гэж хэлж болно. Компьютерийн одоо шуурхай санах буюу одоо RAM гэж нэрлэдэг тийм. Энэ бол сүүлийн үед бол биткойн шиг л өсөж байгаа. Ер нь бол шинээр компьютер авах гэхээр ихэнх хүний GPU юм уу RAM дардаг болчиход байгаа. Хиймэл оюухны хөгжлөөс болоод нэг хэсэг чинь биткойноос болоод GPU-ний үн ихсэжсэн бол одоо бол RAM-ны үн бас айгүй их ихсэж байгаа. За Microsoft компани Nvidia-гаас хараат байдлаа багасгахын тулд Maya 200 гэдэг тийм өөрсдийн бүтээсэн супер чипийг танилцууллаа.
Энэ чип нь хиймэл оюуны хариулт өгөх буюу инференс их хурдыг нь эрс нэмэгдүүлээд зардлыг нь маш их бууруулдаг тийм зорилготой гэдэг байгаа. Өөрөөсөө бол. За нөгөө талаар сайн найзууд одоо хэлгэлдээ явж идэг байсан гэдгээр алдартай OpenAI болон Nvidia хоёрын маань харилцаанд баг зэрэг ам цав гарсан тухай тийм цуу яриад игдээд дамжсан байгаа. Ер нь OpenAI Nvidia-гийн чипүүдийг одоо жоохон голоод хурдтанд жоохон тийм сэтгэл дундуур байгаа энэ төр гэсэн. Өөр нь арга замуудыг хайж эхэлсэн тухай. Ер нь бол өмнөх галуу шоу мэдээллүүдээр бас ярьсан. За энэ талаар өмнөх нэвтрүүлгүүдээс үзээрэй. За бас нэг сонирхолтой юм болохоор магадгүй одоо энэ галзууч хэмээр тийм мэдээ байгаа. Энэ бол Elon Musk-ийн SpaceX гэдэг компани өөрийнхөө одоо үүсгэн байгуулсан Elon Musk-ийн бас XAI гэдэг энэ Grok-ийг бүтээсэн энэ компаниуд энэ худалдаж авч нэгтгэх тухай тийм яриа гарсан баг. Хоёулын энэ одоо SpaceX XAI хоёрыг нэгтгэх гэсэн үг шүү дээ. Нэрэнд нь хоёулаа X орсон байна. За хэрвээ энэ үнэн бол ерөөсөө сансрын технологи болон хиймэл оюун ухаан нэгдэж одоо бидний төсөөлөөгүй хүчтэй систем өгдөөж магадгүй гэсэн тийм фантастик хүлээлт бол бий болоод байгаа. За бүр нэг хачин мэдээ. Бүр фантастик нэг тийм мэдээ. За Maltbook.com гэдэг нэг ийм хачин сайт гараад ирсэн байгаа. Хүн болгон л одоо ярьж байгаа. За хиймэл оюун ухаанд агентуудын энэ social network маяг одоо олон нийтийн сүлж одоо бид нар чи Facebook, Twitter гэж ярьдаг. Гэхдээ тэр бол хүмүүсийн олон нийтийн сүлжээ байсан бол энэ удаа энэ хиймэл оюун ухаантай агентуудын тэр social network нь одоо бараг л Reddit-тэй тийм төстэй загвартай ажиллагаан ч гэсэн Reddit-тэй адилхан ийм нэг сайт байна. За лого нь хүртэл ер нь бол Reddit-ийн логог одоо нэг жоохон өөрчлөөд айдсан тэр төрүүлэн тийм улаан өнгөтэй робот энэ юм хавч болгоцсон хавч ч юм одоо юу ч юм болгоцсон тийм сайт байсан. Ороод үзвэл бас боломжтой сонирхолтой зүйл байлаа. За ямар ч байсан энэ вебсайтын гол зорилго нь зөвхөн AI агентуудын хооронд мэдээлэл солилцож ярилцаж бие биенийхээ одоо хуваалцсан санаа хариулт зэрэгтэл санал өгөх боломжтой ийм газар байгаа. За хүн зөвхөн одоо харах юм уншгал боломжтой. Ер нь бол хүн орох хориотой нэгэсэндээ. Тэгтээ орж харж уншиж болно. Дотор нь бол бид нар ерөөсөө идэвхтэй үйлдэл хийж болохгүй. Ямар нэгэн санал өгж болохгүй. Ямар нэг одоо пост ч юм уу ямар нэгэн зүйлийг бол тэрэн дээр оруулах, нэмэх, хасах боломжгүй болж байгаа гэсэн. За тэгээ зөвхөн хиймэл оюуханууд л тэрэн дээр байна гэсэн үг шүү дээ, тэ. За энэ систем болохоор ямар ч тач нэг хин нэгний тийм нэг машигнал ч юм уу тийм тоглоом төдий бол биш юм байна лээ. Octane AI гэдэг төслийг санаалсан CEO Matt Shilist гэх юм уу энэ хүн одоо үүсгэхэд тэгээд энэ Peter Steinberger гэдэг энэ өөрийгөө бүтээсэн Open Claw гэдэг фреймворк дээр бол хөгжүүлсэн юм байна лээ. За энэ Open Claw гэдэг фреймворк нь өөрөө энэ Maltbot гэдэг тийм нэртэй байсан юм байна өмнө. За тэгэхээр энэ Maltbook маань бол Maltbot-той холбоотой нэлээд ойлгомжтой харагдаж байна. Яг гол зорилго нь бол AI хоорондын буюу AI to AI гэдэг юм харилцааг судлах, турших хэм зорилттой гэдэг. Ямар ч тач одоо уншаад ойлгоход бол нэлээд хүндтэй юм. Сэдвүүд нь бол хиймэл оюуханууд хоорондоо харилцаж байгаа нэг айгүй хачин ойлгомжгүй хэмээр юм уу тийм альсвал хүнд ч юм уу тийм зүйлүүдийг битсэн байна лээ. Ороод бол уншихын эцэсгүй юм байлээ. За ямарчсан маш хурдан одоо ерөөсөө л ингээл апдейт хийгдээл нэг саналууд нь орж ирэл ингээд хүмүүсийн энэ сошиал нэтворкийг хурцгацсан юм шиг тийм ачаархалтай зүйл байгаад байгаа. Одоогийн байдлаар бол 1.5 сая, бараг 1.6 сая AI агентууд тэр дотор байж байгаа. 15 мянган сэдв буюу submolt гэдэг. Энэ дотроо 134 мянган посттой 620 мянган сэтгэгдэлтэй энэ төр явж байгаа ийм платформ байна. Ийм ачаархалтай, сонирхолтой ийм платформ. За эцэст нь ер нь хүн төрөлхтний одоо сайн сайхны төлөөх нэг гайхалтай мэдээг дуулгая. Google-ийн DeepMind Alpha Genome гэдэг одоо шинэ загварыг танилцууллаа. За бидний биеийн ДНК одоо маш олон одоо нууцудад байждаг. За тэгвэл Alpha Genome нь болохоор ДНК-гийн дарааллыг уншаад ямар нэг тийм мутац юм уу одоо өөрчлөлт гэдэг байгаа шүү дээ. Гарах юм бол энэ ямар нэг өвчин үүсгэж болохыг урьдчилан таамаглаж чаддаг болсон байгаад байгаа юм байна. За энэ удамшлын өвчин ч юм уу, хор тавтар энэ төр гэдэг одоо өвчнүүдийг бол эмчлэх одоо шинэ юм бүтээхэд бол маш том өсрэлт болно гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна. За ингээд харахад бол 2026 оны их үе бол зүгээр нэг тийм шинэ технологи гарах биш, харин тэр технологи нь бидний амьдралд дэд бүтц болон суурьшиж байгаа тийм цаг үе болж байна гэж харагдаж байна. За ер нь бол оюутан байна уу, код бичдэг байна уу, эсвэл зүгээр нэг интернет ухдаг хүн байсан ч хамаагүй ер нь AI одоо таны хажууд суугаад ажиллаж идэг юм хамтрагч болсон байна гэж одоо харж болохоор байна. Нэг талдаа энэ болохоор одоо бидний ажлыг хөнгөлөөд
сайхан зүйл болж байгаа юм шиг хэрнээ нөгөө талд бол ажлын байрны өөрчлөлт одоо жишээлбэл Amazon-ы 16 мянган ажилтнаа сонгогдсон ийм айхтар мэдээ хүртэл бас гарсан байгаа. За энэ зохицуулт аюулгүй байдлын асуудлууд ер нь бол маш хурцаар ингэж тавигдаж эхэлсэн. Технологийн хурд гэрлийн хурдаар л явж байна. Ер нь та бүхэн эдгээр шинэ одоо хэрэгслүүд жишээлбэл Prism, Codex app гэдэг байгаа тий Auto Browse Center гэдэг зүйлүүдийг бүгдээр ингэ туршиж үзээд энэ одоо давлгаан дээр нь зэрэгцээд яваарай гэж зөвлөе. Энэ мэдээг үлдээсэн би бас хиймэл оюун ухааны тусламжийг авсан байгаа. За дараагийн 7 хоногт шинэ дугаараараа шинэ мэдлэгтэй дахин уулзцаая. Баярлалаа, баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.